талаасаа хүн тэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Самт сонирхомд сонсогчдоо та бүхний өдийн амралт тань ая тухтай сайхан өнгөрч байгаа гэдэгт итгэлтэй байна. Их Монгол радио сонсогч та бүхэндээ зохиолч Сэрчин Огтой өөр цайхын их хүн бодит амьдралаас сэтүүлсэн хайрын туучийг цувралаар хүргэж байгаа. Ингээд энэхүү цувралын өнөөдөр 8-9 дугаар хэсгийг та бүхэндээ танилцуулах болно. Хамтдаа байж энэхүү туучийг үргэлжлүүлэн улаан сонсорой. Их хүн бодит амьдралаас сэтүүлсэн хайрын тууч 8 дугаар хэсэг. Нөхрөө цэрэгт явхаас өмнө цээжинд нь наалдан надад захиавчээрээ. Ханаа хоёулаа бичиг үсэг сурчсан байсан нь ямаа та тийм ээ? Би чамаас захиа ирэнгүүт буцах хаягаар нь захиа явуулнаа. Ямар азар ламаав маань надад бичиг үсэг зааж өгсөн юм болов. Хичнээн төвөгтэй санагддаг байлаа да. Хөөрхий ламаавыгаа бичиг үсэг зааж өгөх гэд хичээж байхад нь удаан суухаас залхаж төвчээр алдран гарч тоглохоор өндөлзөөд эхлэнгүүт гарыг минь хулсаар шахуурдахад уур минь хурж ээжд ховлоход багшийн зааж өгсөн юмыг сурахгүй бол тийм шүү дээ ах минь. Ламаавынхаа зааж өгсөн юмыг хурдан сураад л байвал гүч хамаа юу гэж л хулсаар шахуурдах үү гэд юр өмөрдөггүй байжулээ гэж намуухан шивнэн яриг хайрын жаргалдаа ташуурхад нөхөр нь би очингуудаа захиа явуулнаа. Чамаагаа л их санах байх та. Намаа гэртэл ээж чамааг их л зовоох байх. Бич тэр алаг байцаа мөрийн далдснаас хойш ээжэд ч юм хэлж чадхаа байсан. Азар урд голын залуу сайн хүн байж таараад арайтал хагас азар гадууг минь хамчхаагүй учраас ээж маань хэсэг сайхан зантай байж дээ. Тийм ээ. Одоо ээжийн хааш ховраад эхлэх үе дээ. Юутач намаа гэртэл арга ивийг нь олоод байж байгаарай. Болохгүй бол ирж угаад тусдаа нүүж амьдрий. Ингээд бүсгүй учиргүй баярлан хөөрч тэгвэл хоёулаа мал хуугаа тасалж аваад үгүй ястай гоё амьдран тийм үү гэснээ царайгаа төв болгон өдгөн хар хөмсгөө зангидан үгүй тэгхтээ бид хоёрыг яваад өгвөл энэ хоёрыг хэн харж чадах вүлээ? Өдрөөс өдөрт улам л бид нараас хараат болоод байгаа шүү дээ. Намайг хөдлөхгүй л бол энэ гэр оронд малхуу, сүүсайл, аргал түлээ, цайхоол гээд ер нь ажил хийдэг амтан байхгүй шүү дээ. Аав та хоёр гэж нэг л сайхан адуу мал гэж гадуур дотуур явсан хонсон улсууд. Гэхдээ ер нь ингэдэг байна. Энэ нэлхүүгээ яаж өсөж ийм том болсныг чи мэдж байгаа юм уу? Нэг удаач хуурайлалгүй. Нэг ч удаа хуурайлалгүй учраас мэдхгүй байх нь аргагүй л дээ. Хэрэв дүүтэй болвол улам л байдал хүндэрнэ. Гэхдээ миний сэтгэл санааг сайхан байлгаад байвал би хоёр байтугай хорийг ч гаргаад өсгөчих нь алцахгүй хана. Харин чи явхаасаа өмнө эхнэрийг маань хит битгий үглэж өлсгөж байгаарай гэж ээжэд заавал захиж хэлээрэй. Тэгэхгүй бол чамааг ирэхэд ханины энд биш. Тэр доор орчихсон байх үү дээ гэд газар руу зааснаа. За муу ёр. Түв гэж нулимчхаар
нөхөртөө хушуурнааж ирхэлв. Нөхөр нь зэрэгт явахыг анаад хүлээж байсан хадам ээж нь шуудан хүргэгчийн авч ирсэн захааг бэрдээ өгөлгүй нууж аргалд явсан хойгоор нь бичиг үсэг мэддэг хүнээр уншуулж сонсоод "Хөөе. Намайг нэгч дурдахгүй. Асуухгүй мөртлөө ямар ч их нялуу юм бит. Миний хүүгийн толгойг ингэдэг эргүүлдэг ямар хийчин шулан бэ" гэж занан тулгуур хийж шатаадаг байжээ. 2-3 удаа захиа ирснээ тэгсгээд болчихлоо. Урд голын бүсгүйчүүд нөхөр болзоо залгуулсан захиа ирүүлснийг шар найз нь сонирн болгон ярьж. "Гэ танаа хүн гэхэд захиа ирүүлж байна уу? Шууд нь ч танаахаар очих ажилтаа гэдэл 2-3 удаа явсан дуулцсан. Сонин ихтэй захиа авчихад надад ярихгүй байгаа юм шүү дээ. Миний найз чинь" гээд тас инехэд захиа бичнэ гэчихэд нөхөр юу ч ирүүлэхгүй болохоор хэлэх үггүй болсон бэр харин тийм ээ. Одоохондоо юу ч ирээгүй л байна. Найз нь чамаас юугаа нуудгийг чи мэднэ дээ гэж санаа алдлаа. Төрөүний явдлаас хойш хүнжлөө нүмрэн дулаахан орондоо тоглон унтаж эхэлсэн бүсгүй. Хадам аав нь сардхийн орж ирснээ өөх алгалсан шинхэн гуй мах оруулж тавьчихаад гарахад сэрчгсэн бөгөөд дээрх захааны нууцаас бусдыг нь хөврүүлэн бодож байхад хадам ээж хагас дутуу үхрээ саасан болоод нөхөртөөгөө хэрэлдэн гэрлүгэ өглөөний алхалтаас ч бүр удаанаар хөлөө зөөж ядан тавалхаад л 2% газар тавин амрах ажээ. Уг нь 3% сүү гарсныг гэртээ оруулахаас төвшөн зэлний хажуу тавьсан байтал хар халдсан бухан үнэн дээр мордон дарж 10 литрийн хумтай сүүг нь юу ч хүү асгаж орхиход хэдий өөрийнх нь бургууч нөхөрлөвгөө муухай хашигчин оруулахгүй үгснээ хийж байсан битээ гээд лавчаа. Өглөөнөөс багууд хүртэл тариг толгойгүй загнуулсан нөхөр нь халшрахтаа аваагаа чичилж "Чи зөв зүгээр байсан хүнийг үлсгэж алхаанд өгөхөд дээрээс нь гахаан үцгэн нохоо явган хонинд хөөж явуулчихад араас нь ганц ачхүүгээ харсан байхгүй ламынх руу ном сургах нэрээр цөлчгөл хаашаа тэнэг молгоо хүн бэ? 3 настай хүүхдийг ном сурдаг гэж хашаарсан юм байдгийг. Гэхдээ нөгөө лам өвөө нь хүүхдийг ном сурсангүйгээд толгоор нь хулсаар шахуурдаа сууж байгаа байх та. Би чамайг аль дээрээс л ахиухан хоол өгөхгүй юм аа гэхэд байгаа юмаа битгий харамлаа. Багч болтгоо үнэрлүүлээд байл та гэж мөнч эхэлснэ. Ингэж олон хавар нэгэндээ гэж ийм л юм болох гээд байсан юм. Ингээд гэрлүүгээ орж явтал уртын дуу инглуулан аялсан 2 хүн урд голоос морь давиран гуйсаар ирж яваа харагдав. Ойртон эрхийг нь харвал өчигдрийн гэр барилдсан залуусын 2 нь үргэлжлүүлэн айл хэсэж овоо хэдийн юм хүртсэн бололтой. Улаан зэр дуулчихсан давхиж ирээд мориноос унах шахуу бууцхан арын сайхан хангаа гисэр говийн дайван алхаж гэрийн бүслүүрээс морой хавчуулаад "За харамчийн ямар олон орой мала хотлуулж авах юм да. Ганц гидсэн хагарах төгсөн бирээ мал төөж гаргачаад гэртээ унтаж байдаг хүмүүс гэлөө та нар" гисэр агсам тавих маягтай хаалгаар шахацалдан ороод баруун хоймроор цувралдан явж пит патхийн унаж байгаа юм шиг завилан сууцгаалаа. Ажваас урд голын баян доржийн адуучны баг хөө нөгөө нь өчигдрийн ирдэг бахим хүзүүтэй улаан залуугаас салдаггүй дагаж явдаг хамаатных нь хүү 2 байв. Адмөгшин муухай харснаа цөг. Гүй яасан Монголоо алдсан хүүхдүүд байдлаа нас намтай аав ээж шиг айлд агсан тавих нь уу дээ гэж зандрахад
Төрүүлж орж ирсэн нэлээд согтсон бололтойч завилдсан урагшаа унах гэж байсан цээжээ татан аван өндийж өчигдөрхөн тэр бяцхан хүүг бэрийн танд өрхөнд хөргөж өгч байх та. Хүний сонсоогүй юмыг сонсож хөрөнбөр минь унах шахлаа. Жаахан хүүхэд худлаа илтгэм даах минь. Танд туслах гэсэндээ биш. Бэрийг тань өрөвдөн ирж гэрийг тань харанхуй шөнөөр барилдсан. Манай хулаан ах цагийн сайнд танаа бэрд хайр сэтгэлтэй байсан ч баярын тарган айлын бэр болоод сайхан амьдргээ гэж сэтгэлийн уудалж чадахгүй явсаар танаа хухаа гуйлагчин шиг сэтгэлтэй залууд өгсөндөө харамсаагүй ч. Одоо сэтгэл нь хаврын тэнгэр шиг хямарч явна. ертөнцийн улаан шаргаалч шиг хорон муухай хацдаг болов уу гэмээр бэртгчин танаанд аяг тагшим хүртэх гэж гордож ирсэнгүй. Амсгач. Сэтгэл минь өвдөөд зориуд хилий гэсэн үгээ дайж сохтуу ирсэн харин уучлаарай. Ингээд нөгөөдхөө ёй химэн гудар хадаа хамар нь газарч шүргэх шахуу тонгоон сууж байсан залуу босноо танаа ахаарч нь олж отаавдаалуулхан гэж өглөн өндийгод хөтлөлдсөн гуйсаар гарч мориндоо мордох гэж цаашныг унан наашныг тонгоосоор арай ихэн имэйл дээрээ гарцгаагаад арын сайхан хангай гисээр тоос бүрт хийлгэн урд гол руугаа давхилдан отлоо. Хэмжээлшгүй олон тугуултай үнээнүүдийг саасандаа сөхөрж унтлаа ядарсан бүдүүн буравга зүүн орон дээрээ лаг хин сууж гарна батайр толгоо нь манарч гидсэн үлссэндөө саяны хоёр согтуугийн яриаг эхлээд анзаарах мантай байснаа. Жаахан бүгд тодлаа илдгүү маа гэхээр нь тарих нь манасхийн сэргэж хилд орсон ач хүүгээ санан түмэн амьтанд үдсэн харснаа талаар нэг цурхыг мэдсэн бол лам өөрөний явуулахгүй. Энд халтар хултар хоол өгсөн болоод ээжтэй хамт зарж байдаг байж гэж халаг химэн бодож амжлаа. Өглөөнөөс хойш эднийх аянган дэргүүлэх шиг болж хүний үрийг бэр болгон авчихаа хайрлахгүй зарж хоол өгөхгүй үлсгэж алхад өгөж байсны хариуд нутаг орн нь тэр аяараа эсэргүүцсэн боссон мэт хадмын 8 хантай том цагаан гэр гэгэн цагаан өдрөөр харанхуй татаж эхэллээ. 9-р хэсэг. Хадмаа баруун талд газраар хаясан ямаан дах дээрээ тамирдан сууч. Бүдүүн бураага зүүн орон дээр даралт нь харвах холгүй тасралтгүй урсах хөлсөө ханцуугаараа шудран арчиж. Цай хоол, гал хүсчгүй хүсрийн царайлцгаан төрүүлчийн болсон явдлын урагшгаас гарч амжаагүй суутал харанхуй татсан тооных нь өрхөн сардхийн дэлгэгдэж гэрийн бүслүүд өрхийн оосор бэхлэн уях сонсогдож тооноор нь нарны хурц гэрэл тусахтай зэрэгцэн хаалга сэвхийн онгоож гэрээр дүүрэн туяа татан модон твштэй тарган хоньны сүүж тэргүүтнийг чанаж домбтой халуун цайтай хамт уур савсуулсан бэрн гидсээ дааж ядан орж ирэхэд гэрээр дүүрэн гэрэл цацарч сайхан хоол өнөртөн хоёр хөгшин юу болов гэсэн аятай бирлүүгээ харж өдөржин гэрээс гарахгүй гэсэн хүн чинь хэдийдээ босож хоол цагаа чанаж амжваа гэсэн аятай нүдээ бүлтийлгэн гайхав. Аавч хоёр минь өрхөөж татахгүй гэртээ юу л хийж харанхуй өргөөцсөн да. Та хоёрыгоо харсаар унтаж өвдөж чадахгүй нэ. Хэдий хөл минь хавагнаж би минь амандаа хүрсэн гэдэстэй давхар битэйч хадмуудаа хараад яахан зүгээр сухилээ. Муу сан үзэгддэгч хүүгийн тань удмыг залгах хүрийг төрүүлж ачиг тань гидсэнтэй тээж бүү бэрнэ. Юм шүүт. Гисээр
Тулганы дээрх мах цай тэргүүтний газар тавиад хой талын модон төвөөс аяг авч цааялан хатан маавда барьсны дараа тал тийш салж бутран унах нь холгүй амьсгаадан хөлс нь урсаж сууга хатан мэж рүүгээ зөөлөн харч өрөвдөн та цаав гэлээ. Бүдүүн бороавга барьцаалтаж байгаагаа мэдэгдүүлэхгүй гэж ширв татав. Их багтав нь ханж баг шүү дээ. Энэ мөчн. Гүчи тэр чигтэй байж гэр орондоо байж ахгүй яасан гиснэ. Ширүүн харсан нөхрөөсөө имээсэн үү? Эсвэл буруу юм хэлж эхлэв гэж гэмссэн үү? Бэрн гараад явчихна гэж айсан уу? Юутаач амаа хамхан дуугүй доош харч аяг руугаа 13 цацсан амьсгаадаж бэрийн чанаж авчирсан цаг шорт хийтлэн сорж ууж эхлэв. Бэрн байхад энэ гэрт гэрэл цацарч байдаг гэдгийг хадам аав нь мэддэг хэдийч самганаасаа айгаад дуугүй явсаар өдий хүртэл байдлыг хүндрүүлж хартай самган нь хүүгээ цэрэгт явснаас нь хойш бэлтээгээ хардах нь улам нэгсэн үйлийг нь үздэг болсныг бодхоос ар нуруугаар нь гүйтэн хөлсөн цодхов. Залуудаа бүдүүн бороавгааг энэ нутаг усны сор хүүхэн байх цагт авч суусан мөртлөө баян доржин шаравгайг хүнтэй суухаас өмнө хээр хон хариулж явахт нь эргүүлж угаад гардуулснаас хойш эмсүвтэй болгонтой дандаа хардуулж байдаг нь өөрийнх нь үйллээ гэлтэй. Хүүгээ зэрэгт яваад сарвалсны дараа нэг удаа шүн халам цуухан ирж бэрийнхэн өврлөө орох гэж яваад авгаада тархин дундуураа гутлахаар зохиулан баруун тал зассан орлууга олон таван өнгөгүй очиж унтсан удаатай. Үүнээс хойш бүдүүн бор авгаа нийл цагаанаар шууд амны бай болгон хилдэг болжээ. Нөхөр нь юу ч мэдээгүй царайлан дүлий дүн боргож "Гүчи сохтуу хүнийг далимдуулан элдвэр дайхаа болооч" гэхээс үш өөр хэлэх үг олддоггүй байлаа. Хадам аав нь босож хит хутаг аван "Наашаа суугны охин. Бидэнтэй хамт энэ махнаас идээд цайгаа уугаад яв. Бид нэр арай л муу бэрийг хитрүүлж байжээ" гээд авгарууга зөөлөн үг хэлээч гэж царайчилсан байртай долгонон харлаа. Ингэхийг мэдэж байсан бүдүүн бор ихнэр нь дуугүй сонсоогүй царайлж нээгдсэн хаалганы завсраар урд голын тэртээ харагдах цаа талын юудэн малгай шиг харагдах улаан хүрэн уулыг харж суулаа. Бэр тэд нартай саймширч удаан суухыг хүссэнгүй. За би ингэж гаръя да. Өчигдөр хүүг маань хөргөж өгсөн залуу түрүүн сохлуу чанга дугаараад байсан. Аль эртэл зав чөлөөгөөрөө мөн хүүг минь лам аавынд хүргээд өгөөч. Багаас нь бичиг үсэг сургахгүй бол болохгүй гэж шар найзаараа хэлүүлсэн байсан чинь ашгүй өчигдөр аваад явжээ. Та нарт ч хоол хороогоод байх хүүхэд байхгүй амар гэж бодсон. Тэгээд ч өсөж байгаа хүүхэд гэхэд олигтой ч мэдэж уухгүй ээжигээ л хараад байх шиг байсан. Айгүй бол ээждээ нууцаар хоол авчирж өгөх гэж угаад багаасаа хулгайч занд сурчих. Үгүй юм л бол ээжээ маа гэд боо борцог бариад гүүгээд ирэх юм. Би ч тэр болгоныг нь болохгүй минийхөө. Хаанаас авсан тэр газраа буцаага тавь гээд л явуулдаг байлаа. Гиснээ гараад явчихлаа. Ард нь мэл гайхаж хоцорсон хоёр хадам амаанган бие рүүгээ саяхан оруулж ирсэн хоол цайруугааныг харснаа хамт сун юу ч дууралгүй идэж эхэллээ. Сайн хүний өр, сайлтай үний унгаа гэж монголчууд зүгээр ч нэг хэлж хээгүүг саяны болж өнгөрсөн хоромхон зүрийн үйл явдал гэрчлэх шиг. Хүний амьдрал цаанаасаа л тэгш бус заяаж зарим нь хулгай хийж амжиргаагаа залгуулan буруу зам руу халтарч зарим нь цагаан мөр зурч хорвоогийн аль болохгүй бүтэхгүй болгоныг буцаан жам ёсны амьдрал руу эргүүлэхээр тэнцэлдэж хүмүүний амьдралын сайхан түүхийг уламл баяжуулан бичснээр Элэнгрийн цагаан тал
их зөндрөх хадад хангай хоёр шиг намуухан хуурч шилжих байгалийн тогтцлууга амьдрал өрнсөөр сайн муу хоёрын тэнцвэрлэлээр айл гэрийн амьдрал арга билгээр оршихдоо нэмэх хасах цэнэг шиг таталцсан тогтдог жамтай. Нэрийг хадмынхаасаа гарахад урд голоос тэмээнд гэрээ ачин нүүж алсуурхан өнгөрч магадгүй шинжтэй наашлан яваа нэг нүүдлийг харж яана цайвилдэ даваачж өгч чадах нь уу? Үгүй хэнийг нүүж юм болоо. Арваад тэмээ ачаалсан байхыг бодоход нэг илүү гэртээ нүүж яваа мал ихтэй айлуудын нэг бололтой. Шарнайз маань орд эднийх нүүн гэж хэлээгүй дээ гэж бодон гэрлүүгээ хурдан алхав. Урд голвол ганц хоёр айлаар бууж мордонгоо үеийн охтуудыг харж нүд хужиралдаг залуус ээж аваасаа зөвшөөрөл аван очих дуртай газруудын нэг бөгөөд гол даган айлууд нь ойрхон буугаад малаа хойшоо урагшаа нь альж тал руугаа бэлчээсэн соргог өвстэй хадасхан жимс ногоогоор ихээр ургадагч доошоо буунгууд хонь харуулсан хүүхдүүд мориор уралдаж тоглож болох тэгс цагаанч газруудтай байгалийн үзэгсэлэнт газруудын нэг. Гадаа явсаар багаад наранд борлож хөрөн улаан царайтай болсон. Баяхан хүзүүт өчигдрийн залуугийн өссөн гурилнаас ганц хоёр гамбрыг тулганы бахлуур дээр хайранга цайгаа чанаж ээж нүгүүлсэн шар тосыг жаахныг таслан авч нүүдлийг тосон хозорчихвээ гэсэн аятай сүдэг гисээр алхан ухтлаа. Нүүдэлч төгсөөр бирч алхасаар хоёр талаас ойртон дөхөхөд өчигдөрхөн гэр барилцаж өгсөн урд голын нөгөө залуу нүүдлээ хөтлөн алхаж явааг таньсан бэр ичигтэй буцаад алхачмаар санагдсан ч нүүдэл тоссон монгол хүний ёсоор өөрийгөө алавдан хүчилж урагшлав. Залууч тэндээс чангаар "Гүй наанаа суугаад амарч бай. Би өөрөө яваад очиё" гэж их л санаан зовсон байртай хэлэх нь тодхон сонсогдоход яагаад ч юм ийм халамжтай үг цөөхөн сонсдог байсан бэр нүдэнд нь нулимс цэглэгнээд ирэхэд цай хоолой газарт арай хийн тавьж урд хормоогоо татаад хурч ядан тонгоож нүүрний хөлсөө тусаж ирсэн нулимстай хамт арчив. Бэр овоо юм идсэн ууснаа сан болсон уу гидсэн бүр том болсон санагдана. Бэрийн ээж гих хөх самган үргэлж дотоод хормоогоороо нүрний хөлсөө арчдаг хүн байдаг бөгөөд энэ нь үе дамжин уламжлагдан ирсэн гих тайлбарыг өгдөг боловч хинч бэрийг баг байхад нь ингэж арчгаж хэлж байсан удаагүй. Нэг мэдэхэд л жаахан хүүхэд дотоод хормоогоо татаад ямар ч хөлсгүй үед нүрэн арчаад зогсож байдаг зуршилтай болсон байжээ. Ламаун ч юм ярихгүй сайн охин буянтай хүн дэгдэх юм аа. Шиндэл оёод эзэнд нь өмсгөхдөө хойд хормон хоньхорог урд хормон унагдаг эзэн нь мөнх эдэн хэврэг байгээ гэдэг үстэй. Эрдмэн сайн сурахад болно доо миний охин. Адууны хишг тэнгэртэй хүний ихнэр болвол олон хүүхэд гаргаж сайхан өнөр өтгөн айлуулахыг бэлэгддэг юм шүү дээ гэж багд нь хаяа нэг үг хэлэхдээ давтан өгүүлдэг байж билээ. Үргэлжлэл бий. Их Монгол FM 99.7 сонсогч та бүхэндээ энэ зохиолч Сэрчин онгодоо үүр цаахын их хүн бодит амьдралаас сэтгүүлсэн хайрын төвчийг хүргэлээ. Үргэлжлэлийг та бүхэн маргааш өдийн 13 цаг 30 минутаас хүлээн сонсороо. Өгүүлэгч Хос баяр, дууны найруулагч Цэнтава. Их Монгол радио 2020 он. Сонсогч та өдрийн цагаа уучхад төрч чулуу ажилласаа хүн тэрэн амарцсан уу?
таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг.